Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын 2024 оны үйл ажиллагааны товч танилцуулга. Тогтвортой, аз жаргалтай, ирээдүйд итгэлтэй хүүхэд гэр бүлийг төлөвшүүлэх, хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах, төрийн үйлчлэгийг чанартай үзүүлнэ. Монгол Улсын их хурлын 2023 оны 46 дугаар тогтоол, засгийн газрын 2023 оны хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 378 дугаар тогтоолоор гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар болгон өөрчилсөнтэй холбогдуулан агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад хүргүүлв. Манай яам бол хуучин хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байсан бол одоо гэр бүл гэдэг бол хамгийн түрүүнд одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэдэг одоо ийм шинэ бүтц зохион байгуулалтанд оруулж байгаа. Тэгээд ер нь бол Монгол Улсын засгийн газраас одоо хэрэгжүүлэх байгаа бодлого бол илүү гэр бүл суурилсан одоо энэ бодлогод явуулах хэрэгтэй юм байна. Энэ нэг үр дүнтэй юм байна. 2024 оны байдлаар хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар нь 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар мөн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа сургууль судалгаа мэдээллийн төв олон улсын хүүхдийн найрамдал цогцлбор хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ төр хамгаалах байр хүүхдийн тусламжийн үдэс 108 өнөр бүл хүүхдийн төв нийлсэн 37 байгууллагын 1061 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Хүний нөөцийн ил тод байдлыг хангах хүрээнд салбарын албан хаагчдад төрийн албаны ёс зүй, ажлын байрны бэлгийн дарамт, ялгуурлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь гендрийн үндсэн ойлголт ба гендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт сэдвүүдийн хүрээнд цахим, танхим хослсон хэлбэрээр нийт 12 удаагийн сургалт зохион байгуулав. Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах хүрээнд шилэн дансны цахим хуудас болох шилэн данс цэг gov.cg-ийн сайтад нийт 171 мэдээллийг хуулийн хугацаанд байршуулж тайлагнаж ажиллав. Хэвлэл мэдээллийн ил тод байдлыг хангах, хэвлэл мэдээллийн хорон байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажиллаж 16 богино хэмжээний видео бичлэг, 7 удаагийн нэвтрүүлэг, 2 удаагийн ярилцлага, 171 постэр, 5 шторк, 132 төрлийн мэдээлэл бэлтгэн нэгдсэн хандлт 1,455,172 хүрсэн. Хууль тогтоомж бодлогын баримт бичгийг дагаж мөрдөх хүрээнд хүүхэд хамгааллын тухай хуулийг даган шинээр болон шинжлэгдэн боловсруулж батлуулах стандарт бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах зөвлөх үйлчлэл явж 36 дүрм журам 14 ажлын хэсэгт ажиллаж саналаа тусгав. Нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 10 салбар, харьяа 3 байгууллагын санхүү үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж тайлан зөвлөмжийг хөрвүүлэн ажиллалаа. Гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн хөгжлийг дэмжих орчныг бий болгож, үйлчилгээг хэрэгжүүлэх. Улсын хэмжээнд гэр бүлд зөвлөгөө өгөх 4 төв 27 танхимаар 1384 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч 12406 иргэнд ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө хөгжлийг дэмжих сургалтуудад 297,375 иргэнийг хамруулан 11,893 иргэнийг үйлчилгээнд холбон зуучилсан. 216,079 насан туршиж 52,025 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Гэрлэхийн өмнөх сургалтанд 3,070 хүнийг хамруулж 21 хосын гэрлэлтийн батламж гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Ерөнхий газрын дэргэдэх гэр бүл зөвлөгөө өгөх төвд гэрээд болон дүүргийн сэтгэл зүйчдийг ажилуулан зөвлөгөө сургалтанд нийт 150 хүнийг хамруулан үйлчлэв. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчлэгээний төв төр хамгаалах байрны 45 дотоодын цэргийн 805 дугаар ангийн 10 алба хаагчийг гэр бүлийн хамт хосын зөвлөгөө сургалтанд хамруулж 28 иргэнд 57 цагийн ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллав. Гэр бүлийн хөгжлийн цогц төвийн үндэсний загварыг хөвсгөл Орхон аймагт болгох ажлыг эхлүүлв. Горь хангаас судлагдсан 100 иргэнд хувь хүний хөгжлийн болон гэр бүлийн үүрэг оролцоо хариуцлага хөгжлийг дэмжих сургалтанд хамруулв. Гендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж 2024 оны төлөвлөгөөг батлан нийт 340 алба хаагчид чадваржуулах сургалтыг зохион байгуулв. Бүгд найрамдах Солонгос улсад Монгол гэр бүл өдөрлөгийг анх удаа зохион байгуулж хүүхэд хөгжлийн асар, гэр бүлд зөвлөгөө өгөх асар, Монгол ёс заншлын асраар өртөөжилсөн үйлчлэгийг үзүүлж 208 иргэнд мэдээлэл өгч хүүхэд гэр бүлд зөвлөгөө мэдээлэл өгөх 254 ширхэг ном гарын авлагаар үйлчилж 22 иргэнд хүүхэд хамгаалал сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн.
2024 онд 1084 байгууллага хүүхэд хамгааллын бодлого баталж 676 байгууллага эцэг эхийн зөвлөл шинээр байгуулж 276 байгууллага хүүхдийн өрөө тохижуулан 21 байгууллага дэрэгдээ хүүхдийн цэцэрлэгтэй болж хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн. Гэр бүлийн боловсрол олох сургалтын 8 модуль хөтөлбөрийн агуулгаар бэлтгэсэн 8 медиа цуврал хичээлийг байгууллагын пэйж хуудасаар олон нийтийн сүлжээгээр түгээн 800 мянган хандлт авсан байна. Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих хүрээнд өсвөрийн парламент хөтөлбөрийг 4 төчилдээ зохион байгуулж өсвөрийн төлөөлөл 316 хүүхдийг хамруулав. Үе тэнгийн дээрлэхэлтийн эсрэг Z-Time, Weekly Show, Reel бичлэгийн уралдааныг Монголын хүүхдийн зөвлөлтөй хамтран зохион байгуулж аймаг дүүргийн хүүхдийн зөвлөлөөс 92 хүүхдийн бүтээлийг анхан шатан шалгаруулан хүлээн авч 2 шилдэг бүтээлийг үндэсний хэмжээнд шалгаруулав. Бага насны хүүхдийн цог цогцлыг дэмжих орон тооны бус зөвлөлийг 21 аймагт байгуулан 100 гаруй албан хаагчийг чадваржуулж бага насны хүүхэдтэй эцэг эхэд зөвлөгөө өгөх үндэсний сургагч багшаар 35 хүнийг бэлтгэв. Unitel Group-тэй хамтран 20 аймагт Unitel Hub танхим байгуулан цахим ур чадвар, STEM, ElectroKit, RoboKit, Office програмын хэмжээ сургалтанд 841 хүүхэд хамруулсан бөгөөд танхимаар интернет ашиглах үйлчилгээг хүүхэд залуучуудад хүргэж ажиллаж байна. Хүүхдийн ордон, театр, хөгжлийн төвийн хөгжлийн үйлчилгээний чанар үр хэмжээг нэмэгдүүлэн ажиллаж, хөгжлийн үйлчилгээ авсан 435,582 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй 1103 хүүхэд байна. Хүүхдийн ордноор 35,213, хөгжлийн төвөөр 26,900, хүүхдийн театраар 11,803, хүүхдийн цуслангаар 91,601. Бусад сургалтын байгууллагаар 108,561 хүүхэд тус үйлчлүүлсэн бол сургуулийн дэргэдэх хүүхэд хөгжлийн үйлчлэгээнд 166,304 хүүхэд хамрагдсан байна. 16 цусланг тохирлын гэрчлэгээ жуулж, 205 ажилтныг чадваржуулж, арга зүйгээр ханган 9 цуслангийн хөгжлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажиллалаа. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд ажлын албыг чадваржуулах менторийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 21 аймаг 9 дүүргийн 420 гишүүдийг чадваржуулсан. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээнд 1162 хүүхдийг хамруулж шаардлагатай нийгэм сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулсан. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд нийт 1162 хүүхэд бүртгэгдсэнээс хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээнд 453, хууль ёсны төлөөлөгч 677, өмгөөлийн үйлчилгээнд 206, боловсролын үйлчилгээнд 168, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд 576, эрүүл мэндийн үйлчилгээнд 226, нийгмийн халамжийн үйлчилгээнд 55, бусад үйлчилгээнд 116, иргэний бүртгэл 106 хүүхдийг хамруулав. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд нийт 776,213 хүүхдийг хамруулснаас шуурхай тусламжийн үйлчилгээнд 28,005, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээнд 14,620, хүүхэд хамгаалах урьдчилан сэргийлэх үйлчилгээнд 733,588, дэмжих холбон зуучлах үйлчилгээнд 24,867 хүүхдийг хамруулсан байна. Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг 21 аймаг нийслэл зохион байгуулахад арга зүйгээр ханган 318,380 насан туршиж 3,688 хүүхдийг хамруулав. Хүүхдийн эрхийн зөрчил, мэдээлэлд кейс үйлчлэл үзүүлэх арга зүйн сургалтанд 15,931 алба хаагчдыг хамруулсан. Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг 318,380 насанд хүрэгч буюу 14.6% хүргэсэн. Хүүхдэд эрсдэл учруулах 3,819 орчныг илрүүлж эрсдлийг арилгуулав. Эрсдэлд нөхцөлд амьдарч буй 13,219 хүүхдийг илрүүлж эрсдлийн програмд бүртгэн шаардлагатай үйлчлэгээ үзүүлж эрсдлийг бууруулсан. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1-р хүүхэд хүрээнд ор, найз бай, гэртээ харъя, дээрлэхэлт, дэлгэрэх ёсгүй гэсэн 3 аян, 4 арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж 298,600 хүүхэд 11,540 хүн хамруулсан. Хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулах хүрээнд хүүхдийн эрхийн зөрчлийн 139 гомдол мэдээллийг хүлээн авч 114 гомдол мэдээллийг шалган шийдвэрлэж 35 сая 100 мянган төгрөгийн мөнгөн торгуул ногдуулсан. Хүүхдийн эрхийн улсын байцаагчид 139 гомдол мэдээлэл хүлээн авснаас 28 хэргийг шалгаж байгаа. 12 гомдлыг хүлээн авахаас татгалцсан. 14 хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. 5 хэрэгсэхгүй болгосон байна.
хурдан морины уралдаан хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиглэл хургуулсан. Хүүхэд арга үйлчлэгэнд нийт 1599 хүүхэд хамруулснаас хөгжлийн бэрхшээлтэй 197, зорилттой бүлгийн алслагдсан бүс нутаг хэлийн застаар амьдарч байгаа 1344 хүүхдийг хамруулсан. Хүүхэд арга үйлчлэгээний төвийн тоо 126 байна. Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 75 төрийн бус байгууллагын нэгдсэн мэдээллийн сан үүсгэсэн. 19 төрийн бус байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт хүүхэд хамгааллын үйлчлэгийг гэрээлэн гүйцэтгүүлж 1308 хүүхдийг хамгаалал, 33701 хүүхдийг урьдчилан сэргийлэх үйлчлэгэнд хамруулсан. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2024 оны ээлжид хурлаа зохион байгуулж, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд танилцсан анхаарах асуудлаар зөвлөмж боловсруулан хөргүүлж, яамд зөвлөл байгуулан ажиллаж байна. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмын 4-1-д заасны дагуу хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулах зарыг хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр нийтэд нээлттэй зарлаж, нийт 5 төсөл 20 гаруй арга хэмжээний санал ирсэн. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв. Нийт 96567 дуудлага мэдээлэл ирсэн. Хүүхэд хамгааллын үйлчлэгээ шаардлагатай 10215 дуудлага мэдээллийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хэлтэст шилжүүлж, үүнээс 8433 дуудлага мэдээллийг шийдвэрлсэн. Шийдвэрлэлтийн хувь 83 байна. Улсын хэмжээнд 17 төр хамгаалах байр, 22 нэг цэгийн үйлчлэгээний төвөөр 2024 оны 10 дугаар сарын байдлаар 3502 иргэн үйлчлэгээ авсны 265 хүүхдийн гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх хэрэгцээг судалж, 326 хүүхдийг гэр бүлд нь иргэн нэгтгэж, 208 хүүхдийн гэр бүлд хамтарсан багийн гишүүдийн хамт хяналт тавин ажиллав. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 311 хүүхдэд шаардлага үйлчлэгээ үзүүлж, 100% иргэн хяналт тавьж ажилласан. 34 хүүхдийг нөхөн сэргээх үйлчлэгэнд хамруулж, эрхийг хамгаалсан. 2024 онд системд бүртгэлтэй 23260 хүүхэд байгаагаас 2024 онд шинээр 3177 хүүхдийг эрсдэл өндөр хэмээн бүртгэсэн байна. Хяналтсуул 45, хөдөлмөр эрхлэгч 7, нийт 52 хүүхдийг олж тогтоон илрүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчлэгээ үзүүлв. Салбарын судалгааны болон статистик тоо мэдээллийн сан бүрдүүлж, нотолгоонд суурьсан мэдээллээр хангах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Санаачлан хэрэгжүүлсэн онцлог ажлууд. Хүүхдийн төлөө сэтгүүлчид сайн дурын клубыг санаачлан байгуулж, сэтгүүлчдэд хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгыг сурталчилан таниулах хүрээнд сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулав. Гэртээ эрт харийн аяныг зохион байгуулж, 2 контент 10 постерыг бэлтгэн олон нийтэд түгээж, аяны үйл ажиллагааг сурталчилан таниулж 691 мянган иргэнд хүргэсэн. Агуудыг чадварчуулгын сургалтыг модуль боловсруулан, Чингэлтэй дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дэргэдэх эрэгтэйчүүдэд нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвтэй хамтран анхны сургалтаа зохион байгуулав. Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсны 100 жилийн ог ухтаж, хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээдлэх, нэгэндээ эерэг үлрэлэл үзүүлэх, захим орчноос ангид байлгах зорилгоор хүүхдүүд өөрсдөө бэлтгэн гаргадаг өнөөдрийн хүүхдүүд сумны эхний дугаарыг хэвлүүлж, уншигчийн гарт хүргэв. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар.